Сайн мэцхан үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл Монгол улсад хэрэгжих өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан. За 5.5 тэрбум долларын санхүүжилт манай улсад орж ирэхээр болсон. За Fitch агентлаг олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол улсын засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлэх өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан шийдвэрийн дараа Монгол улсын зээлжих зэрэглэлийг хിവэр үлдээлээ. Олон улсын валютын сангаас Монгол улсад хэрэгжүүлэх хөтөлбөр нь Fitch агентлагийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн зэрэглэл тогтоох нөхцөл Монгол улсын зээлжих зэрэглэлийг бие доктортой ангилалд хадгалан үндэслэл болсон байна. За мөн энэхүү хөтөлбөр нь дунд хугацаанд засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн доктортой байдал сулралтанд ирэх дарамтыг бууруулж байна гэж үзсэн байна. За эдийн засагт дассан улаан гэрэл ногоон болсныг илтгэж олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд манай улстай хамтын ажиллагаагаа өргөтгөж байна. Энэ хүрээнд Монгол улс Азийн хөгжлийн банктай ирэх 3 жилд хамтран хэрэгжүүлэх 1.2 тэрбум Америк долларын дэмжлэг бүхий түншлэлийн стратегийн хэрэгжилтийг эхлүүлэх бодлогын зээлийг баталжээ. За эхний ээлжинд 250 сая Америк долларыг нийгмийн халамж банкны салбарын доктортой байдлыг дэмжихэд зориулан олгохоор боллоо. Монгол улсын сангийн сайд Чойжсөрөн Азийн хөгжлийн банкны Азийн газрын захирал нар энэхүү зээлийн хэлэлцээрт гарын үсэг сурсан юм. За Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед хүртээмжтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Нийгэм эдийн засгийн доктортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжин, дэд бүтцийг хөгжүүлэх, за мөн байгаль орчны доктортой байдлыг бэхжүүлэх гэсэн 3 чиглэлээр хэрэгжих юм байна. Түншлэлийн стратегийн хэрэгжих хугацаанд Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад жилд ойролцоогоор 300 орчим сая долларын зээлийн санхүүжилтийг олгохоор болоод байна. Монгол улсын засгийн газар Азийн хөгжлийн банктай эх 4 жилийн хугацаанд хамтран ажиллах стратегийг тодорхойлохдоо засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгагдсан арга хэмжээнүүдийг ажил хэрэг болгох зорилгоор эдийн засаг, нийгмийн доктортой байдлыг хангах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, импортыг орлуулж, экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчийг сайжруулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг үндсэн чиглэлийг баримтлан боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, хөдөөж ахуй, санхүү зам тээвэр, хот төлөвлөлт, дэд бүтцийн салбарлууд болон байгаль орчин гамшигын эрсдлийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохирсныг энд тэмдэглэн хэлмээр байна. Монгол улсын хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж байгаа Азийн хөгжлийн банкныханд Монгол улсын засгийн газрын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эдийн засгийн удаашрал төсвийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулах 150 сая Америк долларын санхүүжилтийг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулна. За өөрөөр хэлбэл төсвийн удирдлага бэхжхийн зэрэгцээ одоо хэрэгжиж байгаа нийгмийн халамжийн 70 гаруй хөтөлбөрийн давхурдал арилж зорилттой хүн амд чиглэсэн халамжийг хүртэх боломжтой болж байна. Түншлэлийн стратеги нь засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд яв цав нийцсэн бөгөөд техникийн нарийн мэргэжил шаардах яривхтай төслүүд рүү чиглэнэ. Стратегийг боловсруулахдаа олон улсын валютын сан болон Дэлхийн банктай нягт уялдаатай ажилласан. Эдийн засгийн өсөлтийг сэргээхэд засгийн газрын өмнө тулгарч байгаа бас нэг сорилт нь чанаргүй зээлийн хувь хэмжээ өсч төлбөрийн чадварт нөлөөлөхөд очсон банкны салбарыг сэргээх шаардлага юм. Тиймээс бодлогод суурилсан 2 дахь зээлийн 100 сая Америк долларын санхүүжилтээр засгийн газраас банкны салбарыг дэмжихэд зориулах юм байна. Банкны салбарын бүцэн өөрчлөлтийг хийхэд засгийн газарт нэгдүгээр бодлогын нэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газар болон Монгол банкнд. За хоёрдугаарт банкны салбарт хийж байгаа бүцэн өөрчлөлтийг хийх. За цаашдаа банкны салбарт хуримтлагдсан эрсдлийг багасгах хүрээнд хэд хэдэн бас бодлогын шатраас арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. За та бүхэн сайн мэдж байгаа бох. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд бид эхний ээлжинд бүх банкудад активын чанарын үзлэгийг хийх ёстой. За активын чанарын үзлэг хийсний дараа ямар банкнд ямар хэмжээний арга хэмжээ авах вэ гэдэг нь болгож тодорхой болно. За энэ үйл одоо банкны салбарт хуримтлагдсан эрсдлийг багасгах энэ ажилд бас дэмжлэг тусалцаа болох зорилгоор активын удирдлагын компаниг бас мөн одоо байгуулан ажиллах ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. За энэ актив удирдлагын компаниг байгуулах, за хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, актив удирдлагын компани одоо
өөрийн хөрөнгө дөрвөн санд бүрдүүлэхтэй холбоотой энэ зүйл дээр Азийн хөгжлийн банк хөнгөний хөтөлбөрийн хүрээнд бас дэмжлэг үзүүлж байгаа. За нөгөө талаас мөн одоо Монгол банкн дээр хэрэгжиж байгаа энэ банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хийх үйл ажил мөн бодлогын дэмжлэгийг бас Азийн хөгжлийн банк үзүүлж ажиллах юм аа. Эдийн засагт ногоон гэрэл ассан иргэдийн нуруунд дээрх ачааг хөнгөлөх суурь болж өгч байна. 2017 оны төсвийг тодтогохдоо онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хос тижээлт цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилдаг автомашины татварыг 50% хөнгөлөхөөр тогтоосон юм а. За уг хуулийг энэ оны 5 дугаар сарын 1-ээс дагаж мөрдөхөөр хуульчилсан байсан. За өмнө нь татвар одоо төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375,000-аас 6.6 сая төгрөгийн татвар ноогдохоор болж байгаа юм. За мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан лизингээр авсан Prius машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсэж байгаа юм а. За энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бид засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбатаас тодруулга авсан юм а. Энэ дээр бол иргэд аж ахуйн нэгжээс бол бас гомдол ирсэн богино хугацаанд одоо гинт ийм татвар нөхцөл байдлаас болоод тодорхой хэмжээний хор хохирол хүндрэл учирч байна гэсэн ийм гомдол санал ирсэн. Энийг бол засгийн газар хүлээж аваад хуулийн дэмэлт өөрчлөлт оруулж засгийн газрын хуралдаанаар бол одоо шийдэх боломжтой. Бид нар бол үндсэндээ 2 сарын хугацаа энэ татварыг бол одоо хугацаанд одоо юу гэдгийг худалдаж авчихсан. За замдаа одоо контейнерт байгаа, наашаа ачиж яваа, хил гайл дээр байж байгаа энэ одоо автомашинуудыг бол татвараас чөлөөлөх асуудлыг бол нэгдүгээрт бол шийдэж байгаа. За хоёрдугаарт бол засгийн газрын одоо энэ шийдвэр гарснаас 5 сарын 1-ээс татвар одоо төлж одоо хууль хэрэгжсэн хугацаанаас засгийн газрын шийдвэр гарах хүртэл энэ хугацаанд одоо татварын нэмэлт төлөлт хийгдсэн аж ахуйн нэгжүүд буюу иргэдийн татварыг төр засгийн газрын одоо нэг удаа буцааж олгоно гэсэн ийм зүйл заалт хийж байгаа. Энэ бол өнөөдөр бид бүхэн бас нийгмийнхээ ард иргэдийнхээ тийм ээ аж ахуйн нэгж хувийн хвшлийнхээ одоо хүсэлтийг хүндэтгэн үзэх харгалзах ийм гихмичлэнгийн ийм засваруудыг хийх одоо боломж байгаа. Тэгээ энэний нэг бол энэ Prius машины татварын асуудлыг бол засгийн газар иргэдийнхээ аж ахуйн нэгжийнхээ хүсэлтийн дагуу ингээд шийдвэрлэж өнөөдөр улсын их хурл дэмжиж шийдвэрлэж байна. Иргэдийн өмнө тулгымцсан асуудлыг шийдэх нь засгийн газрын үүрэг. За өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээс боловсролын салбартай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн сурагчдын эрх ашиг хохирч байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлсэн. За мөн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болох байсан. За гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан учраас уг шалгалтыг хүчингүүд тооцож 5 дугаар сарын 30-ны өдөр дахин авчээ. Тиймээс Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт боловсрол, соёл шинжилх ухаан, спортын сайд Батсуурийг огцруулах саналаа улсын их хурлын даргад өргөн барьлаа. За ажлын хариуцлага алдсны улмаас түүнийг огцруулах ерөнхий сайдын саналыг улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг дэмжижээ. За ингээд асуудлыг улсын их хурлын чуулганаар хэлэлцэж боловсрол, соёл шинжилх ухаан, спортын сайдыг огцрууллаа. За өчигдрөөс эхлэн дараагийн сайд томилогдох хүртэл боловсрол, соёл шинжилх ухаан, спортын сайдын үүргийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хавсран гүйцэтгэж байна. Энэ бол улс төрийн хариуцлагын асуудал яригдсан. Цаашдаа энэ зөвхөн боловсролын сайдын ганц сайдын буруу бас энд байхгүй шүү дээ. Энд чинь бүхэл бүтэн тэр ажлыг асуудлыг хариуцж байгаа яамны хамт олон тэр салбарыг удирдах байгаа хүмүүсийн асуудал байгаа шүү дээ. Тийм учраас хариуцлагыг бол зөвхөн сайдын хүрээнд биш цааш нь одоо бусад удирдлагын төвшний хүрээнд бол ярих хэрэгтэй гэдэг асуудлыг улсын их хурлын гишүүд бол чуулган дээр ярьж байлаа. Энэ чиглэлийн ч дагуу Монгол улсын их хурлын дарга бас үүрэг даалгавар биднэр засгийн газарт өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ шатчдны одоо удирдлагын алдаа ажлын хариуцлага алдсан, алдаа гаргасан хүмүүс, удирдлагын одоо алдаа гаргасан хүмүүстэй бол хариуцлага тооцох асуудал үргэлжлэн яригдах болно. Ер нь хариуцлагын асуудал одоо төрийн албаны аль ч чиглэл, аль салбарт бүх шатнд байх ёстой, хөндөгдөж яригдах ёстой гэсэн үг. Тий, ер нь хариуцлага гэдэг чухал шүү дээ. Хариуцлагатай байж иж, хариуцлага үүрч чаддаг байж иж, хариуцлага хүлээж чаддаг байж иж, хариуцлагатай төр оршдог. Тийм учраас бол төр өөрөө төрших байхын тулд энэ хамгийн нэгдүгээрт одоо чухалчлах зүйл бол энэ хариуцлагын асуудал байж байгаа. Тийм учраас бол хариуцлагын асуудлыг бол цааш нь бол засгийн газар дээр үргэлжлүүл ярих тавих болно. Засгийн газрын хэрэглэх газраас яамдууд, агентлагууд, улсын үйлдвэрийн газар 21 аймгийн түвшинд бол бид нар бас шалгалтын ажлын хэсэг гаргаж үйл ажиллагааг шалгаж, дүгнэлт хийж байна. Тэгээ энэний мөрөөр одоо бид бүхэн бол шат шатанд энэ хариуцлагын асуудлыг улам одоо өндөр түвшинд ярих болно.
Малчтын улсын зөвлөгөөнд төрийн ордонд боллоо 21 аймаг 330 сумаас 800 орчим малчин тус зөвлөгөөнд оролцсон юм а. Малчин хүн төрийн бодлогын төвд нь байх болно гэдгийг Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт хэлсэн үгэндээ онцоллоо. Малын амьсгалаас бусдыг нь ашиглах боломжтой ч бид өнөөдөр хуурай сүгэ гаднаас авч байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд мах сүний анхадгаар аян эхэлж 60 гаруй суманд хуурай сүг боловсруулах жижиг үйлдвэр байгуулахар болсон. За дотооддоо эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэж чадвал бидэнд гадаад зах зээл нээлттэй байна. За энэ чиглэлээр засгийн газар анхаарч ажиллаж байгааг ерөнхий сайд хэллээ. Мах сүний анхадгаар аяныг хаянаар хангамжийг нэмэгдүүлэхээс гадна хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд эрүүл хүнс хэрэглэх шинэ стандартыг Монгол орон даяар нэвтрүүлэх, тийм технологиг хөдөө аж ахуйн салбарт нотолшуулах юм а. Ингэж дэлхийн хэмжээнд бүрддэг эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангаснаар Монгол улсын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс нэмэгдэнэ. Экспортыг нэмэгдүүлснээр зөвхөн үндэсний үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид бус тэдний анхдагч түүхийдийг бэлтгэж байгаа малчид та бүхний орлого ихээхэн нэмэгдэх болно. Энэ аянаа амжилттай хүргэх мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд манай засгийн газар онцгой анхаарч гадаадын зах зээл гарах махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээрүүдийг идэвхтэй өргөнүүлэн явуулж байна. Миневи Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Япон, Бүгд найрамдах Хятад ард улс гэсэн хоёр улсад албан ёсны айлчлал хийсэн. Хэдхэн өдрийн өмнө Бүгд найрамдах Хятад ард улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үеэр Монгол улсаас Бүгд найрамдах Хятад ард улсад нийлүүлэх махны болон малын гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ болон мах экспортлох хэдийн боомтуудын тоог нэмэгдүүлэхээр тус улсын удирдлагуудын төвшөнд тохиролцсон удахгүй үнийг бодиттой ажил хэрэг болгоно. Малын тоо толгой жилээс жилд өсөж байгаа ч түүнийг дагаад бэлчээрийн дац хэтэрч малын үйлдвэрлэх байдал алдагдан ашиг шимийн гарц багасж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүний хүчин зүйлийн нөлөөллөөс болж малын бэлчээр жилээс жилд талхлагдан дороотлоо. Иймд төрөөс бэлчээрт хөнөөл учруулж буй хордон мэрэгчтэй тэмцэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийг байгуулах зэрэг ажлуудыг төсвийн хөрөнгөөр зохион байгуулж, бэлчээрийн дац багтаамжийг нэмэгдүүлж байна. Бэлчээрийн ашиглалт хамгаалтыг сайжруулахаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг үр дүнтэй болгож, мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхэд малчин та бүхний оролцоо их чухал гэдгийг энд би онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Мөн мал амьтны гоц халдварт өвчний гаралт тархалтад онцгой анхаарах хэрэгтэй байгаамаа. Монгол улсад 2000-аас 2016 онд бүртгэгдсэн мал амьтны гоц халдварт өвчний тохиолдлыг судлан үзэхэд халдварууд нь бүгд шинээр халдвар буюу Монгол улсын хэлээр нэвтэрч байгааг тэмдэглэсэн байгаамаа. Энэ нь Монгол улсын хэлийн мал эмнэлгийн хорой зэр халдваргүйчийн үлдээн арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой юм а. Энэ талаар ч гэсэн засгийн газар тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Эрхэм төлөөлөгчдөө Монгол Улсын үндсэн хуулиар мал төрийн хамгаалтанд байдаг. Тэгвэл манай засгийн газрын хувьд малчин хүн төрийн бодлогын төвд нь байх болно. Мал дагвал ам тосноо гэж манай ард түмэн хэлдэг. Энэ үгийг би сайн малчинтай байсан цагт ам тосноо гэж ойлгож байгаамаа. Гэвч сүүлийн жилүүдэд малч арга барил, малд нүдтэй байх чадвар, малчин хүний хоч Монгол ухаан өдөр бүр алсарсаар байгааг зориуд би тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Бэлчээрийн мал аж ахуйд зохицсон Монгол ахуй, Монгол дээл хувцас, малчин хүний эд хэрэглэл зэрэг уламжлалт ёс заншил өдрөөс өдөрт гээгдэж байна. Орчин цагийн малчид хүлэг морой мотор түлгөөр Монгол дээлээ өөр хувцасаар сольж байгаа. Нэг талаас хувь хүний сонголт боловч нөгөө талаас малдаа ээлгүй байгаль орчиндөө халгаатай үйлдэлээс гадна Монгол малчны уламжлал ухаан биш болохыг ахмад буурлууд маань хэлж сануулж байгааг залуу малчид маань санаж сэрэг цаг нь болсон гэж бодож байна. Монголын малчид бол ердийн нэгэн хувь хүмүүс биш юм аа. Малчид бол өнөө эртнээс Монголын үндэсний өв соёл уламжлалыг тээж ирсэн, цаашиж тээж явах өв соёлын элчнэр юм аа. Малчид зөвхөн малж улс орондоо хувь нэмрээ оруулдаг. Тэд бол нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа ажил олгогчид юм. Иймд үйлдвэрлэгч малчдынхаа үйлдвэрлэлд бизнесийн таартай орчинд явуулах, үр ашгаа шудрах зарчим, шудрах хуваарлалтаар хүртэж, сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө засгийн газар бүхий талаар та бүгдийг дэмжиж ажиллах болно. Манай улсын мал сүргийн тоо 60 гаруй саяд хүрсэн. Гэхдээ бид тоонд бас чанарт анхаарч 2 малаас авах ашиг шимийг 1 малаас авч бэлчээрээ хамгаалах нь чухал. Тиймээс малчид тооноос илүү чанарт анхаарч байгаагаа хэллээ. Малыг чанарлуулах нь зөв юм. Ер нь тэгээд малыг өхрийг бол махны чиглэлийн, сүүний чиглэлийн одоо тэгээд хоньыг бол одоо тэгээд тэр
аль манай энэ улсынхаа гэртэл одоо энэ манай чинь хойд дарахтаас одоо дарахтай уусан сүүлсгэл одоо айшил тавьдаг хоньуул ер нь нэлээд чанарч байгаа адуу уч ялгаагүй зүүн талаас авцгаа лазергааш тавиал чанардуулаад манай ч одоо энэ ер нь цагаан нуурын хогоргоо улаан Монгол гэдэг аваачиж бие хүртээ маалдаг гэдэг янз бүрийн тийм чанар бол яг нутгийн унган малаасаа бол гадны чанартай мал бол ашиг шим өндөрлөдөө. Малынхаа үйлдвэр угсааг ер нь сайжруулах тал дээр ер нь ерөнхийдөө малчид их анхаарч байгаа. Манайх ч гэсэн ер нь тэр тал дээр төлөхөө бодож ин аль болохоор чанар махны гарц сайтай, сүүний гарц сайтай үйлдвэр угсаагаа сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ жил улсын аврах малчин болсон манайх. Одоо малын чанарыг анхаармаар байна. Тоог их өсгөж байна. Улсад тэр нөө одоо бэлчээр хомсдож байгаа үед бас малын тоо их их байх жоохон тааруу юм уу гэсэн бодол байна. Тэгээ манайх нөгөө уурхай газар байдаг. Морон дөр гэдэг чинь тойрсон их олон уурхай. Тэгээд одоо малын бэлчээр ус жоохон хомс байдаг да. Бэлчээрийн даатс одоо дийлдэхгүй. Ялангуяа одоо яман сургийг бол жоохон зохицуултайх нь ингээд ажиллах болов гэж би бодож байна да. Яман сургийг нэг 200-аас илүү гаргадаггүй. Тэгээ нэг бог талдаа, бод талдаа өхрийг нэг 100 хөргөж өсгөдөг. Тэгээ хоньыг бол нэг 800 гаруй энэ толгой малтаагаар л хоёроо үйлчээд амчаал үйлчдэг хүн да. Залаа баян дүрсмийн залаа жинс эдрэн үйлдвэр ямаа батлагдлаа. Аман бөмбөр сумын улаан ямааг бөмбөрийн улаан гэдэг омгоор батллаа. Одоо ламын гэгэний улаан тэмээг үйлдвэрээр батлуулах ажил хийгдэж явагдаж байна. Цаашдаа мөн одоо баян булаг хонь гэдэг энэ махны чиглэлийн хоньны үржлийн хэсэг байгуулахаар ажиллаж байгаа. Ер нь бол маш их төхөд бол одоо мал сүргийн чанарыг сайжруулах, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, бэлчээртэй тохирсон цөөн тооны чанартай мал өсгөх юм хандлага илүү давмгайлж байна сүүлийн жилүүдэд. Эрүүл малаас их хэмжээний ашиг авахын тулд мал амтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мал аж ахуйн гол эрх зүйн баримт бичгүүдэд зөвлөгөөнд оролцож байгаа малчид саналаа тусгуулах юм байна. Монгол Улсын засгийн газар малын чанар эрүүл мэндийг хамгаалах хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох зорилгоор мал амтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулийг улсын их хурлаар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаамаа. Энэхүү хоёр хууль батлагдсан гарснаар товчхондоо малын чанар ашиг шивийг нэмэгдүүлэхэд мэрэгжлийн байгууллага малчин хоёрын харилцан ашигтай тогтолцоо бий болж улмаар малын гаралтай бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагад малын гарал үүслийг тодорхой болгон баталгаажуулж улсын хэмжээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн ажиллах нөхцөл бий болох юм а. Мөн улсын мал эмнэлгийн тогтолцоог төрийн захиргааны төв байгууллагаас сум дүүргийн төвшин хүртэл нэгдсэн удирдлага хяналт хариуцлагын босоо тогтолцоотой болгон малын эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг малчин хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн болгохтой холбогдсон бүхий л харилцааг зохицуулах юм а. Түүнчлэн энэ хууль батлагдсанаар төр орон нутаг малчны төвшөнд хариуцсан хэрэгжүүлэх мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээний ялгаа заагийг тогтоож талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгөх болно. Үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.